Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын үндэсний цагдаагийн газраас тус улсын үндэсний ассамбле буюу парламентын гишүүнд хандаж мэдээлэл гаргасан байна. За энэхүү мэдээлэл дурдсанаар бүгд найрамд Солонгос улсад сүүлийн үед гадны улс орнуудаас тагнуулын үйл ажиллагаа явуулах, за тэр дундаа гадны иргэд ирж тус улсын цэргийн байгууламжтай холбоотой дүрс бичлэг гэрэл зургийг олноор авахсан ийм гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг өгсөн байна. За сүүлийн жилүүдэд энэ гэмт хэрэгт бүгд найрамд хятад ард улс болон Тайваны иргэд ихээхэн холбогдож байгаа юм байна. За энэ жилийн тухайд 7 иргэн ийм хэрэгт холбогдсон болох нь тухайн мэдээлэлээс харагдаж байгаа юм байна. 1-р сараас 8-р сарын хооронд цэргийн бааз байгууламжийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн 7 иргэнийг ялалсан. Цагдаагийн байгууллагын мэдээлэлээс үзэхэд сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 14 гадаадын иргэн ийм төрлийн хэрэгт шалгалтсан. За үүнээс 2020 онд 2, 2021 онд 1, 2022 онд 2, 2023 онд ийм төрлийн тохиолдол бүртгэдэггүй. 2024 онд 2, за энэ 7 онд бол энэ онд 7 хэрэг бүртгэгдэж байгаа. За энэ бол өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өссөн үзүүлэлт болж байгаа юм байна. За баригдсан хүмүүсийн 4 нь бүгд найрамд хятад ард улсын, 3 нь Тайваны иргэн байсан гэдгийг нь тогтоосон байна. Бүгд найрамд хятад ард улс цэрэг хятад хэлээр ярьдаг иргэд бүгд найрамд Солонгос улсын цэргийн байгууламж үйл ажиллагаа эд хөрөнгийг нь зөвшөөрлгүйгээр гэрэл зураг авч онлайн ертөнцид тараах юм бол үндэсний аюулгүй байдал ноцтой хохирол учруулна гэж парламентын гишүүд үзэж байгаа юм байна. Хэргийн тоо эрс нэмэгдэж байгаа учраас цэргийн гол баазуудад иргэн тойрнуудад нь илүү хүчтэй анхааруулга аюулгүй байдлын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. За цэргийн салбарынхны мэдэгдэж байгаагаар гадаадын иргэд нисэх онгоц, тэнгисийн цэргийн бааз, тагнуулын байгууламж зэрэг хүн ороход хориотой байгууламжийн дүрс бичлэгийг хийдэг гэрэл зургийг нь авч байсан нь бол тогтоогдсон байна. За зарим нь бол дрон болон хориотой бүсийг томруулах чадалтай өндөр хүчин чадал бүхий камерыг ашигладаг юм байна. Зарим нь бол баазууд эсвэл ойролцоох энгийн иргэдийн газарлуу зөвшөөрлгүй нэвтэрч хяналтын байгууламжуудыг нь бүртгэж авдаг болох нь тогтоогдсон байна. За 3-р сард Хятадын ахлах сургуулийн 2 сурагч тус улсын цэргийн байгууламж нисэх онгоцны буудлуудын зургийг удаа дараа баримтжуулж авсан нь тогтоогдсон. Цагдаагийн газарт мэдээснээр тэд өнгөрсөн оны 3-р сарын 18-нд бүгд найрамд Солонгос улсад жуучны визэд нэвтрээд богино долгионы холбоо, фото, линз бүхий, аппарат, за мөн гар утастай байсныг нь илрүүлсэн байна. За тэд бол Сувон агаарын бааз, Осон агаарын бааз, Пьонток дахь Америкийн нэгдсэн улсын К6 бааз, Кёнжугийн агаарын бааз, Инчон Гимпо, за мөн Чежу хотын онгоцны буудлууд зэрэгт бол хэд хэдэн байршил нисэх онгоцны зураг, удирдлагын цамхаг, хөөрх зурвасыг олон мянган удаа гар утасны зураг болон видео бичлэг хийж баримтжуулж авсан байна. За 2 сурагчийг 3-р сарын 21-ний өдөр Сувон агаарын баазын ойролцоо байхад нь бол бүртгэж барьсан юм байна. За сурагчдын нэг нь бол мөрдөн байцаалтанд орох үеэрээ эцгийгээ Хятадын олон нийтийн аюулгүй байдлын ажилтан гэж дурдж байсан юм байна. За хоёулаа онгоцны зураг авах хоббит гэж мэдэгдэж байсан. Харин цагдаа нар бол тэдний гар утас болон гар утастай төстэй төхөөрөмжөөс нь шинжилгээ хийхэд бол мөрдөн байцаалттай холбоотой маш олон тооны ийм зураг сэлт илэрсэн юм байна. За одоогийн байдлаар бол парламентын танхимд танилцсан энэхүү цагдаагийн мэдээлэлд энэ хэргийн талаар оруулаагүй байгаа. Гэхдээ хууль хэлтийн байгууллага энэ хэргийг тусад нь шалгаж байгаа юм байна. За мөн өнгөрсөн 5-р сард Америкийн нэгдсэн улсын Солонгост байдаг зохион байгуулалттай Осон нэртэй хүчний өдөр бол болсон. За энэ бол агаарын цэргийн ийм арга хэмжээ юм байна. За энэ үеэр Тайваны 2 иргэн зөвшөөрлгүйгээр Осон агаарын бааз нэвтэрч хөөрх зурвасад байрлуулсан сөнөөгч онгоц техникийн хэрэгслийн 10 гаруй зургийг авсан байна. За тэд бол анх Америкийн нэгдсэн улсын цэрэг цагдаа бол тухайн үед нь зогсоосон. Гэхдээ бол дотоодын хаалгаар нэвтэрч орсон юм байна. За орон нутгийн шүүхээс тэдэнд 1 жил 6 сарын 20 хял оноож 3 жил бас заримд нь тэнсэн харгалзах ялыг оногдуулсан юм байна. 5-р сарын 29-нд мөн Тайваны нэгэн оюутан сөүлдэх үндэсний тагнуулын газрын үүдний хаалгыг ухаалаг утсаараа бичлэг хийж байгаад баригдсан юм байна. За түүнээс бол байцаалт авсан. За мөн өнгөрсөн 6-р сард 2 хятадын оюутан Бусан дахь тэнгисийн флотын командлыг дрон ашиглаж бичиж байсан тогтоогдсон. За үүнд бол 2004 оны 3-р сараас 6-р сарын хооронд Америкийн нэгдсэн улсын тухайн үедээ тэнд байрлаад байсан нисэх хонгочлох СС Теодор Рузвельтийн бичлэгийг бас авч байсан юм байна. За үүнтэй төстэй хэрэг бол мөн 8-р сард гарч байсан. Хятадын 2 жуулчин Жежу арал дээр тэнгисийн цэргийн флотын бааз дээгүүр эсгэгчгүй онгоцоор нисгэж зураг бас авч байсан юм байна. За эдгээр мэдээлэлээс үзэхэд сүүлийн үед бүгд найрамд хятад ард улсын иргэдийн холбогдсон. За ялангуяа бүгд найрамд Солонгос улсын цэргийн байгууламжийг бичиж авах. За үүндээ Америкийн нэгдсэн улсын цэргийн баазуудтай холбоотой мэдээллүүдийг цуглуулах ийм тохиолдол нэмэгдэж байгаа юм байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.